Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол харьцаа ба пропорц. Хүүхдүүдээ хичээлдээ амжилттай оролцоорой. Харьцаа гэж юу вэ? За энэ талаар бид өмнөх 4-р ангидаа нэлээд судалсан. За та бүхэн өгүүлбэрээ анхааралтай уншаарай. Дэлгүүр альмаа цугдуулах болгон багцалж зархаар болжээ. Ингэхдээ 3 улаан алим 20 ногоон альмыг нэг пакетэнд хамт савлжээ. 2, 3, 4, 5 пакетэнд нийт хэдэн ширхэг улаан ба ногоон алим орох вэ? За одоо бүгдээрээ пакетэнд альмаа хэрхэн савлсан байгааг бүгдээрээ ажиглая. За нэг савнд байгаа улаан ба ногоон алимны тоог харьцуулъя. Энэ өгүүлбэрт улаан гэдэг үгийг эхэлж дурдсан байгаа учраас улаан алимны тоог эхэлж бичнэ. За хойноос нь ногоон алимныхаа тоог бичье. За улаан алим нь 3, ногоон алим нь 2 орсон байгаа учраас улаан ба ногоон алимны харьцаа нь 3-ыг харьцах нь 2 гэж ингэж тэмдэглэдэг байх нь энэ тэмдэглэгийг харьцааны тэмдэг гэж нэрлэдэг. Дараагийн өгүүлбэрээ бүгдээрээ харьцуулж үзье. Нэг савнд байгаа ногоон ба улаан алимны тоог харьцуулъя. Энэ өгүүлбэрт ногоон алимны тоог эхэлж дурдсан байгаа учраас эхлээд ногоон алимны тоогоо бичнэ. Хойноос нь улаан алимны тоогоо бичгэнэ. За ногоон алим бол 2, улаан алим нь 3 байгаа учраас за ногоон ба улаан алимны харьцааг 2-ыг харьцах нь 3 гэж ингэж тэмдэглэх юм. За энэ тэмдэглэгийг харьцаа гэж нэрлэдэг. Одоо харьцаа гэж юу болох талаар дараах өгүүлбэрээс уншиж мэдээрэй. Нэг тоог нөгөөтэй харьцуулсан жишгийг харьцаа гэдэг юм байна гэдэг. Харьцааны тэнцэтгэл гэж юу болохыг бүгдээрээ ярь. Харьцааны тэнцэтгэл гэж юу вэ? За энэ бол нэг пакетэнд савсан байгаа байдал харагдаж байна. Энэ савлгаанд улаан ба ногоон алимны харьцаа нь 3-ыг харьцах нь 2 байгаа гэдгийг бүгдээрээ ярилцсан билээ. Энэхүү харьцааг энгийн бодорхой хэлбэрээр яаж илэрхийлэх вэ гэдгийг бүгдээрээ ярилцсан. За энэ бол 3-ыг хуваах нь 2 гэсэн тэмдэглэгийн учраас зөвхөн 2-ны 3 буюу 3-ыг хуваах нь 2 гэсэн энэ хэлбэрээр тэмдэглэдэг. За бодорхойн энэ зураас бол үндсэндээ бас хуваах тэмдэг болдог талтай гэдгийг та бүхэн мэднэ. За одоо ногоон ба улаан алимныхаа харьцааг тэмдэглэе. 2-ыг харьцах нь 3. Мөн одоо энгийн бодорхой хэлбэрээр илэрхийлэх юм бол 2-ыг хуваах нь 3 буюу ямар бодорхой болох вэ хүүхдүүдээ? Зөвхөн 2-ыг хуваах нь 3 буюу 3-ны 2 гэсэн бодорхой болох нь. За энэ харьцаа маань энэ одоо бодорхой маань тэнцүү харьцаа мөн үү гэдгийг өдрөө ярилцъя. Инхийн тулд үлсэн одоо 2 бодорхойгаа харьцуулж үзье. Эхний бодорхойг уншаарай. 2-ны 3 гэдэг бодорхой нь бол засагдах бодорхой харагдаж байна. За засагдах бодорхой гэдэг бол бүхэлдээ бодорхой гэлдэг. Энэ бол 1 бүхэл 2-ны 1 гэсэн бодорхой үүсхийг та бүхэн мэднэ. За тэгээ бүхэлдээ бодорхой учраас энэ бодорхойгаасаа мэдээж их байх нь ойлгомжтой. Тэгвэл энэ одоо харьцаа бол энэ бодорхой бол тэнцүү бодорхой биш учраас энэ харьцааг тэнцүү харьцаа гэж үзэхгүй юм байна. Тэгвэл хүүхдүүдэд тэнцүү харьцаа гэж юу юм болоо? За тэгвэл нэг савлгаанд ийм алим орсон бол 2 савлгаанд нийт одоо хичнээн ногоон алим, хичнээн улаан алим орох вэ гэдгийг тооцоолж орцгоё. За анхныхаа нь харьцаа хэдүүлээ хүүхдүүдээ 2-ыг харьцах нь 3-тай байсан. Ногоон ба улаан алимны харьцаа 2-ыг харьцах нь 3-тай байсан бол 2 савлгаанд хэдийг харьцах нь хэд болох вэ? Та нар тодорхой харж байгаа нь 4 ногоон алимыг харьцах нь 6 улаан алим гэдгийг харагдаж байна тийм ээ. Одоо харьцааны гишүүн бүр хэд дахин нэмэгдсэн байгааг бүгдээр ажиглаарай. 2 ногоон алим нь 2 дахин 3 улаан алим нь 2 дахин нэмэгдсэн байгааг бүгдээр ажигласан хүүхдүүдээ.
За одоо тэгвэл 3 пакетанд буюу 3 савлгаанд нийт хичнээн ногоон хичнээн улаан айлан байгааг бүгдээрээ ажигласан байх гэж бодож байна. 6 ногоон айлан, 9 улаан айлан байгаа нь харагдаж байна. Анхны харьцааны гишүүн бүрийг хэд дахин үржүүлсэн байгааг бүгдээрээ ажиглаарай. Тус бүрийг нь 3 дахин үржүүлсэн байгаа нь харагдаж байна. 4 пакет буюу 4 савлгаанд нийт зүйтэй 8 ногоон айлан, улаан айлан байгаа нь харагдаж байна. За анхны одоо харьцааны гишүүн бүрийг тус бүрийг нь 4 дахин ихсгсэн ийм харьцаа байна. За эдгээр харьцаануудыг бүгдээрээ тэнцүү харьцаа гэж үзэх юм байна. За энэ тэнцүү харьцаагаа бүгдээрээ энгийн баталгаа хэлбэрээр тэмдэглэе. За 2-ыг харьцах нь 3 гэсэн харьцаа маань 3-ны 2 гэсэн харьцаа болдог. За 3-ны 2 гэсэн баталгаагаа 4-ыг харьцах нь 6 буюу 6-ны 4 гэсэн одоо энгийн баталгаа болгоход хүртүр буюу хуваар тус бүр хэд дахин нэмэгдсэнийг бүгдээрээ ажиглая. Зүйтэй. Хүртүр ба хуваар тус бүр 2 дахин нэмэгдэхэд энэ бол тэнцүү баталгаа үүсэж байгаа. За хүүхдүүд тэнцүү баталгаа үүсхийг сайн мэддэг учраас үнийг ойлгож байгаа байх гэж бодож байна. За дараа нь 6-ыг харьцах нь 9 гэсэн баталгаа маань 9-ний 6 гэсэн энгийн баталгаа болно. 9-ний 6 маань анхны 3-ны 2 гэсэн баталгааны одоо хүртүр ба хуваарийг тус бүрийг нь 3 дахин ихсгсэн байгаа та бүхэн анзаарч байгаа хаа. За хамгийн сүүлийн баталгаа нь 12-ны 8 буюу өмнө гишүүн бүрийг тус бүрийг нь 4 дахин ихсгсэн гэдгийг та бүхэн анзаарсан байхаа. За энэхүү тэнцүү харьцаануудыг харьцааны тэнцэтгэл буюу пропорц гэж нэрлэдэг юм байна. За үүнээс хойш бүгдээрээ тэнцүү харьцаагаа пропорц гэж нэрлэж цааш нь ажиллах болно. Эдгээр мэдлэгээ ашиглаад дараах даалгаврыг гүйцэтгээрэй хүүхдүүдээ. За одоо бүгдээрээ пропорцыг мэддэхгүй гишүүнийг хэрхэн олох тухай ярилцгаая. За өмнөх нөхцлөө дахин сэргээж ярилцъя. 5 ширхэг савлгаанд хичнээн ногоон айлам, хичнээн улаан айлам арихыг бүгдээрээ бодъё. За ногоон айлам нь 2, улаан айлам нь 3 учраас ижил харьцаа үүсгэхийн тулд тус бүрийн 5 дахин ихсгээд зүйтэй 10 ногоон 15 улаан айлам орно гэдгийг бүгдээрээ тооцоолж мэдсэн билээ. Одоо бүгдээрээ энэ тэнцүү харьцаа буюу пропорцийнхоо гишүүдийг ярилцъя. Энэ дундах одоо 2 гишүүнийг 3 ба 10-ыг дундах гишүүд гэж нэрлэв. Харин 2-ын захын гишүүнийг 2 ба 15-ыг захын гишүүд гэж нэрлэв. Одоо та нар сайтар ажиллаарай. 3 ба 10 гэсэн тооны ямар зүй тогтол нь 2 ба 15-ын ямар зүй тогтолтой ижил байгааг бүгдээр ажиллаарай. За та бүхэн сайтар ажилласан байх. Зүйтэй 3 ба 10-ын үржүүр нь 2 ба 15-ын үржүүртэй тэнцүү байгааг та бүхэн ажиглаж байна. Тус бүр 30-тай тэнцүү байна. За эдгээр харьцаагаа мөн энгийн баталгаа хэлбэрээр илэрхийлэх юм бол 2 захын гишүүд нь 2 ба 15, дундах гишүүд нь 3 ба 10 болох нь энэ хоёр тооны үржүүр нь хоёулаа тэнцүү байгааг та бүхэн харж байна. Тэгвэл пропорцийн бас нэг үндсэн чанар бол харьцааны захын гишүүдийн үржүүр нь дундах гишүүдийн үржүүртэй тэнцүү байдаг гэсэн ийм үндсэн чанартай байдаг. За энэ чанараа ашиглаад аль нэг гишүүнийг мэддэхгүй байвал яаж олох вэ гэдгийг бүгдээ тооцоолж ажиглаарай. Жишээлбэл 3 гэсэн тоо мэддэхгүй байвал яах вэ хүүхдүүдээ 2-ыг 15-аар үржүүлээд зүйтэй 30-ыг 10 таваагаад энэ 3-ыг олох жишээ нь. Иймэрхүү маягаар одоо харьцааны мэддэхгүй гишүүнийг олдог байх нь. Одоо бүгдээрээ дараах харьцаануудын мэддэхгүй гишүүнийг олцгоё. За 2-ыг харьцах нь 15 нь хэдийг харьцахад 35-тай тэнцүү вэ. За сая бүгдээрээ ярилцсан 2 захын гишүүн мэдэгдэж байна тийм ээ. 2 дундах гишүүний нэг мэдэгдэхгүй байгаа учраас 2 захын гишүүнийг эхлээд үржүүлэх юм. За 35-ыг 2-оор үржүүлээд хэд вүлээ? 70.
За 70-ыг одоо мэдэгдэж байгаа дундах нэг гишүүндээ хуваахаар энэ дундах нэг гишүүн гарч ирэх нь. 70-ыг 5 хуваагаад хэдүүлээ хүүхдүүдээ үзүүтэй 14. За ингэж тооцоолж олох нь. За өөрөөр тооцоолох арга байна уу гэдээ ярилцъя. За 5 гэдэг гишүүн маань хэд дахин нэмэгдсэн байна? Мөн 2 гэдэг гишүүн төд дахин нэмэгдэж энэ гишүүнийг олдог. Бас тал байдаг. Одоо бүгдээ ажиглаараа 5-ыг хэд дахин хэсгэд 35 болох вүлээ? 7 дахин хэсгэд 35 болох бол 2-ыг мөн 7 дахин хэсгэд 14 болно. Ийм хоёр аргаар одоо харьцааны мэдэгдэхгүй гишүүнийг олж болох нь. За дараагийн харьцааг бүгдээ ажиглая. Одоо болохоор захын гишүүнийх нь нэг нь мэдэгдэхгүй, дундах 2 гишүүн мэдэгдэж байна шүү дээ, тийм ээ. Дундах гишүүний 2 гишүүнийг үржүүлээ, 45-ыг 6-гаар үржүүлээд за хүүхдүүд баг зээжээрээ тоотолсон байх гэж бодож байна. За 270 гарна. За энэ бол 2 дундах гишүүнүүдийн үржүүр. Одоо мэдэгдэж байгаа захын гишүүн буюу 54-төө үржүүрээ хуваахаар 270 54 маань 5 удаа багтна гэдэг нь харагдаж байна. За энэ бол бид харьцааны одоо пропорцийн мэдэгдэхгүй гишүүнийг олж байгаа. Одоо үндсэн арга байх нь. Өөрөөр яаж тооцоолохоор харагдаж байна. Зүйтэй одоо бүгдээрээ 6 буюу 54 гэсэн 2 гишүүнийхээ хамаарлыг ажиглана. За 6 маань 9 дахин ихсэн. Эсвэл 54 маань 6-ад 9 дахин багасчиж 6 болно гэдэг нь ажиглагдаж харагдаж байгаа. За 54-ийг 9 дахин багасгахад 6 болдог бол 45-ыг хэд дахин багасгавал энэ одоо харьцааны мэдэгдэхгүй гишүүн гарах байна. Ижилхэн зүйтэй 9 дахин багасгахад 5 гарнаа. Энэ маягаар одоо харьцааны мэдэгдэхгүй гишүүнийг олж болох нэ. Хүүхдүүдэд дараах дасгалыг ажиллаарай. Бүгдээрээ харьцааны мэдэгдэхгүй гишүүнийг олж сурлаа. Энэ мэдээллийг ашиглаад энэхүү бодлогыг бодъё. Спорт зааланд 6 хүү 5 охин 1 баг болон тоглож байна. Хэрв зааланд 18 хүү тоглож байсан бол хэдэн охин тоглож байсан бэ? Хүүхдүүдээ эргэцүүлэн бодоорой. Эхлээд бүгдээрээ хүү ба охины харьцааг тэмдэглэе. За 1 багт тоглож байсан хүүгийн харьцааг бүгдээр эхлээд тэмдэглэе. 1 багт 6 хүү 5 охин тоглож байсан. Тэгвэл зааланд нийт 18 хүү тоглож байсан бол хэдэн охин тоглож байсан бэ гэдэг утгаар нь 18-ыг харьцах нь x охин тоглож байсан гэж бүгдээрээ харьцаагаа зохиож байна. За одоо бүгдээрээ пропорц зохиоё. 6-ыг харьцах нь 5 гэдэг харьцаа маань 18-ыг харьцах нь x гэдэг харьцаатай тэнцүү харьцаа байх. За одоо пропорцийн гишүүнийг бүгдээрээ ажиглаад x-ийн утга хэд байгааг бараг бодож олсон байх гэж бодож байна. Зүйтэй x-ийн утга нь 15. Нэгсэндээ энэ зааланд 15 охин тоглож байгаа гэдгийг бүгдээрээ тооцоолж олсон байх. Яагаад 15 охин байгаа юм бол зүйтэй ажиглаарай. Хүүгүүдийн тоог 3 дахин ихсгсэн бол охидын тоо мөн 3 дахин ихсээд 5-ыг 3-аар үржүүлэхээр 15 гарах нь ойлгомжтой. За бүгдээрээ харьцааны мэдэгдэхгүй гишүүнийг олж сурлаа. Энэ мэдлэгээ ашиглаад дараах үйлдэлийг гүйцэтгээрэй. Хичээлдээ амжилттай оролцсон хүүхдүүдээ баярлалаа. Баяртай.